Монгол шиг юм нүүдлийн юм одоо тал хувь нүүдлийн одоо соёл иргэншилтэй байгаа хүмүүст соёл урлагийг нь ер нь тэр орон нутагт нь хүргэх чиглэлээр яг төрийн оролцоо орохгүйгээр энэ бол маш хэцүү байхгүй. Аймаг болгонд өөрийн театр байгаа. Өөрийн театр байгаа, өөрийн номын сан байгаа, өөрийн одоо музей байгаа тий. Тэгэхээр тэр системийн чинь тэр шинэ бид нар сайн хийжсэн юм аа бол аваад явж байгаа. Би бол тэрнийг маш их зөв авч явах ёстой зүйл гэж боддог. Хотын соёл гэдэг бол одоо өнөөдөр 21-р зуунд маш өөрөөр хөгжиж байгаа байхгүй. Хотын соёлын хэрэгцээ ямар байна? Тэрэнд одоо төр өөрийнхөө ямар бодлогоор орох вэ гэдэг дээр дахиж одоо харах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүх юмд төр оролцох гэдгээсээ илүү тэр авьяастай уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг бүтээгээд хүмүүст хүргэх боломж нь байх тэр л механизмыг төр бүрдүүлэх ёстой. Тэрнээс тий. Юу болохгүй байна? Болохгүй байгаа зүйл үү? За миний бодлоор болохгүй байгаа зүйл гэдэг нь яагад гэвэл бид нар ийм байхгүй юу? Манай хөгжилт бидний шинжилэл аягүй хурдан явагдаж штэ тий. Тэгээд маш их энэ хувьсан өөрчлөгдөж байгаа энэ өөрчлөлтөнд дунд яг Монгол хүний өнөөдрийн одоо Монгол хүн хинбэ гэдгийг үргэлж одоо илэрхийлж чадах, илэрхийлж байх. Гэхдээ тэр чинь зөвхөн Монголын өнөөдрийн хүн гэдэг чинь зөвхөн одоо үндснийхээ хувцсыг өмссөн хүнийг Монгол хүн гэж байгаа биш шүү дээ. Монгол хүн гэдэг чинь өнөөдрийн дэлхийн 5 хэлээр ярьдаг, тий одоо 2 дипломтой тэгсэн мөртлөө дотроо Монгол хүн байхыг хэлж байгаа байхгүй тий. Яг тийм хүн өнөөдөр бид нар ирээдүйдээ бий болгож чадчихэв юм. Тэр л бидний хамгийн чухал хийх ёстой. Тэгэхээр энэ бол боловсролын системийн асуудал байгаа, эцэг их нийгмийн асуудал, соёл урлагийн салбарын ч гэсэн асуудал байгаа. Тэгэхээр бид нар ирээдүйн Монгол яг Монгол хүн төлөвшөхөд бид нар өөрсдийнхөө үүргийг хийж чадж гэнэ үү гэдэг бол бидний одоо нэлээд болохгүй байгаа хамгийн том асуудлын нэг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дотор чинь уламжлалын хэсэг нь орчин үеийн тэгээд энэ даяаршиж байгаа хэсэгтэйгээ хамтарсан тийм юм хүн дотор нь байх нэ дээ. Тэр үндэс зүйл нь тий. Тий, ер нь тий ингээд тэнцвэртэй байдал ахгүй. Тэгэхгүй бид нар одоо юу гэж ойлгож байна гэхээр морин хуур дараад Монголын нууц товчийг чийжэр мэдээд Монгол дээл өмсөд тэгээд явал энэ хүүхэд одоо энэ хүн бол Монгол хүн байна гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр 21-р зууны Монгол хүн гэдэг чинь хин юм бэ? Тэ? Тэр ямар одоо дэлхийн том мэдлэгийн энэ сангаас ямар хэсгийг нь өөртөө аваад тэгээ ямар Монголынхаа дархлааг тэр хүн авцсан өнөөдөр алхаж явах хэрэгтэй юм бэ гэдэг л бидний одоо ажиллах хэрэгтэй асуудал шүү дээ тий. Тэгэхээр би бол өнөөдөр насанд хүрсэн хүмүүс одоо юу гэдэг нь тэр соёл урлагийнхаа хэрэгцээг хангаж одоо чадж байгаа хүмүүсийг би бол тэрэн дээр асуудал байхгүй. Би соёлын хэрэгцээг авч чадахгүй байгаа маш ядуу одоо нийгмийн бүлэг хэсэг тийм ээ. Тэгээд ирээдүйд одоо өсөж боожж байгаа хүүхдүүд Монгол хүн байх энэ хоёр асуудал хамгийн хэцүү байгаа гэж. Хараа та сая ярьж ин тэ орчин үеийн уламжлалаа, орчин үеийн өөрчлөлтөө технологиор дамжиж ирж байгаа шүү дээ. Энэ бүхнийг хүлээж аваад амьдралдаа тусгаад ингээд бид нар хийж чадахгүй байгаа болохоор жишээлбэл Солонгосын соёл. Энэ Монгол залуучууд Солонгосын тэр дуучдыг бас маш сайн мэдэж байна. Тэр Солонгосын киноны гол бааtruуч ер нь бүх хүмүүсийн хайртай хүмүүс болсон юм биш үү? Тэгээд тэр хүн тэр Солонгос хүнийх нь илүү давмгаалж орж ирээд шүү дээ. Энийг та юу гэж бодож байна? Тийм тэгэхээр энэ бол нэг тийм юм мэдээллийн орон зай хоосон байгаад ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар одоо Монгол агуулгыг өнөөдөр одоо бид нар өөрсдөө хийх хэрэгтэй болж байгаа. Гэхдээ энэ эхэлж байгаа. Би энийг эхлэх процесс нь явж байгаа гэж бодож байна. Яагад гэвэл ерөөсөө өнөөдөр хүний хэрэгцээ, ялангуяа оюуныхаа хэрэгцээг хангах хэвлэл мэдээллийн салбар маш их хүчтэйгээр төрөж орж иж байгаа байхгүй. Хэвлэл мэдээллийн салбар бол соёл урлагийн салбараас төрүүлээд хүчтэйгээр тэгээ бие даасан хэлбэрээр ингээд ороод ирчихэж байгаа байхгүй. Ямар ч хоорондын зохицуулалт байхгүй. Тэгээ ийм зохицуулалт байхгүй ингээд яв. Тэгээ хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулах ёсгүй. Тэр бол одоо бие даасан чөлөөт хэвлэл мэдээллийн хууль Монголд үйлчлэх хэвээрээ байх хэрэгтэй. Гэхдээ яг тэр Монгол агуулгыг тэр Монголын үндэсний аюулгүй байдал тэр одоо Монгол хүнийг төлөвшүүлэхэд
тодорхой хэмжээний зохицуулалт, бодлого юм уу одоо тийм одоо хамтын ажиллагааны нэг тийм шилдэг одоо загварууд байх хэрэгтэй байхгүй. Жишээл одоо бид нар Монголын телевизүүдэд одоо энэ олон энэ коммерческий телевизүүд дээ шүү дээ. Энэ олон арилжааны телевизүүдийн одоо тодорхой програм юм уу кино програмын хөтөлбөрийнх нь тэдэн хувь хүртэл одоо Монгол киноны агуулга байна. Квоттой ч юм уу тий. Тэгвэл тэр чинь эргээд энэ хэвлэл мэдээллийн салбар чи өөрөө тэр киноны салбарын том зах зээл болоод эхэлнэ. Тэгэхээр тэр уран бүтээлүүдийг чинь монголчууд өөрсдөө хийгээд эхлэн телевизүүд нь худалдаж аваад эхэлнэ. Гэх мэтэр ингээд энэ чинь өөрийн хэмжээнд юу байна? Тийм хэмжээнд телевизийнхэн өөрсдөө Монгол агуулгыг илүү болгохоор чанартай бүтээгдэхүүн Монгол телевизийн уран сайхны кино олон ангид кино гарахгүй байна уу? Эсвэл бол энэ хоёрыг холбоход зах зээлийн хувьд мөнгө төгрөгийн хувьд тохирохгүй юм байна уу? Яагаад өнөөдөр манай зураг тийм бүх суугуудаар гадаадын уран сайхны кино хамаагүй илүү гардаг юм бэ? Зохицуулахгүйгээр өөрсдөө хүсэх болгохын тулд яах? Тийм. Тэгэхээр ялгаагүй энэ нөгөө өнөөдрийн байгаа энэ манай эдийн засгийн энэ бол бараг л макро төвшингийн тогтолцооны асуудал ах гэж бодож байгаа юм л да. Яг бол одоо ч гэсэн Монголд юм байгаа шүү дээ. Монгол төмс бол хятад төмснөөс дандаа үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ялгаагүй Монголд кино хийх бол зүгээр одоо энэ гадаадын киног өнгөө аваад бид нар чинь бүх одоо энэ юу гэдэг вэ? Оюуны эрхийг нь зөрчөөд тэрнийг нь худалдаж аваад тахад бид нар энэ телевизүүд амьдарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр киног орчуулаад тавьсан нь бүхэл бүтэн юм сериал хийснээс хямдхан байгаа байхгүй. Тэгэхээр чи ялгаагүй дахиад яагаад энд ажиллаж байгаа хүмүүс хамгийн үнэтэй, хамгийн хэцүү замаар нь явах хэвээр болт ихгүй шүү дээ. Хүн чинь яг бол цаг хугацаа маш их эрчимтэй хөгжиж байгаа учраас тэгж байгаа тохиолдолд төрөөс одоо юу гэдэг бүх одоо Монгол одоо сериал кинонууд тийм Монгол агуулгуудыг тий гаргаж ирж байгаа юм төслүүдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ одоо энэ бизнесийн байгууллагууд бизнесийн хариуцлага гэж яриад шүү дээ. Тэгэхээр тэр үнэхээр л ирээдүйд бид нар Монгол хүмүүсийг төлөвшүүлээ, Монголын ирээдүйд сайн сайхны төлөө санаа зовё гэж бодож байгаа бол телевизээр юу гарч байгаадаа бид нар өнөөдөр маш их анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Төрөөс дэмжлэг үзүүлэх. Төрөөс дэмжлэг үзүүлэх салбарууд маш их байна шүү дээ. Тэгээд тэр чинь бүх дэмжлэгт үзүүлэх юм бол энэ төр өөрөө дангайсан том мөртлөө яаж ийм үйлчлэгээ явуулж чадах вэ? Тэгээ энэ үед бол тийм өрсөлдөх хүч чадвартай том агуулга ороод ирвэл жишээлбэл би одоо ийм бодд юм л Монголд зөндөө олон солонгос монголчууд амьдарч байна. Тэд яаж амьдарч байгаа тухай тэнд яаж амьдрал өрнөж байгаа тухай кино хийгдэхгүй байна тийм. Эсвэл Америкт байгаа хүмүүс. Тэр чинь очоод Оросуудын хэлдгээр нохоо идэж байгаа шүү дээ. Хэцүү байгаа. Соёлын өөрчлөлт шоконд орж байгаа. Тэгээ энэ бүхнийг харуулсан. Тэгээ тэр дотор өөрийнхөө зан төлөвийг авч үзсэн. Эсвэл чангалаад гараад ирсэн. Тим кино гарч ирэхгүй шүү. Тийм яг хөө би бол ингэж боддог юм л да. Одоо Монголын кино бол нэг хэсэг үе бодвол одоо ингээд өөр ингээ анзаараад явбал одоо үндэсний телевизээр чинь нэлээд хэдэн сериал гарчлаа шүү дээ тий. Гэхдээ мэдээж одоо анхны ер нь альва нэгэн урлагийн бүтээл бол маш хэцүү. Яагаад гэвэл тэрний хийхэд ялангуяа кино бол өөрөө маш их олон хүний хүч хөлбөр дээр босдог. Нэгдүгээр хоёрдугаарт альва уран бүтээлийг тэр одоо юу гэдэг юм абсолют нь хамгийн одоо сайхан боллоо гэж хизээш нийгэм бүгдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тий. Яг л хүн болгон өөрийн гэсэн сонголттой, үзэл бодолтой, үнэлэмжтэй учраас заримд нь бүтээл таалагдсан, заримд нь таалагдахгүй. Эсвэл насаараа юм уу хэрэгцээгээр тэрнийг үзэж чадахгүй байгаа тий. Жишээлбэл Америк нэгдсэн улсад box office гэж ярьдаг тий. Энэ кино тэр дүгээр 7 хоногт